Сайн байцгаана уу? Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй Сирпа подкастын маань дараагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай зочноор олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн нийтийн удирдлагын техникийн багш Ган Чимэг өргөдөө оролцож байна. За юуны өмнө танд урилгыг хүлээн авч оролцож байгаа явдалд баярлалаа. За сайн байна уу та? За сайн байна уу? Юуны өмнө бас энэ подкастт аварч оролцуулж байгаа юм сайхан подкастыг зохиож байгуулж оюутныхаа төлөө хамт талархал илэрхийлье. За баярлалаа өгшөө. За өнөөдөр бид хоёрын хувьд болохоор төрийн байгууллагад чанарын удирдлага нэвтрүүлэх шаардлага сэдвийн хүрээнд ярилцуулна. За эхний асуултыг танд тавья. За чанарын ойлголт хөгжлийн талаар товч танилцуулахгүй юу? За тэгэхээр чанарын ойлголт хөгжлийн асуудлыг авч үзэх юм бол чанар бол өөрөө нийгмийн болоод за хувь хүний төвшөнд авч үзэхдээ маш хамгийн чухал ойлголт байдаг байгаа. За чанарын хамгийн энгийнээр тайлбарлаад хэлэх юм бол чанар бол өөрөө стандартад нийцэх байдал гэж үздэг байгаа. За бүгдээрээ зүгээр жишээ аваад үзье л да тийм энгийнээр. За жишээлбэл бүтээгдэхүүн байлаа гэж бодох. Тэ заавал байгууллага ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд за тухайн бүтээгдэхүүнд орох бил орц найрлагын тодорхойлдог хамгийн их энийг бол стандарт шаардлагаараа тогтоогод өгчдөг. За яг энэ орц найрлагыг тогтоосон стандарт шаардлагынхаа дагуу тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж явдаг. За тэгээд энэхүү бүтээгдэхүүн бол яг тухайн стандарт шаардлагад нийцээд гараад ирнэ гэдэг маань чанартай байна гэсэн үг. За мөн байгууллагын хувьд бол стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг үйлдвэрлэж байгаа ч илүү олон хэрэглэгчдийг өөртөө татах за мөн цаашлаад байгууллагынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах за байгууллагынхаа нэр хүндийг дээшлүүлэх энэ асуудлын хүрээнд бол чанарын удирдлагыг бол хэрэгжүүлэх хэрэгтэй шаардлага бол бий болж идэг. Тэгэхээр байгууллагын зүгээс өөрөө чанартай бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглэгчдэд хүргэх энэ асуудал бол өөрөө стандарт шаардлага тэр бүх зүйлийг нэг сар за эсвэл нэг улиралтай за эсвэл нэг жилийн хугацаанд одоо мөрдөөд хийх юм ажил биш. Энэ бол өдөр бүр за тасралтгүйгээр байгууллагын ажилтан албан хаагч бүр за үүднээс угтаж байгаа утга ажилтнаасаа эхлээд удирдлах хүртэлх те бүх энэ албан хаагчдын оролцоотойгоор за байгууллагын нэгж бүр байнгын тасралтгүйгээр бол энэ чанарын асуудлыг эрхэмлэж ажиллах нь бол чухал байдаг. Ингэж чадсанараа тухайн байгууллага маань өөрөө чанарын удирдлагын тогтолцоо, чанарын удирдлага тэр зүйлийг бол байгууллагатаа бий болгож байдаг ийм зүйл байгаа. За тэгээд чанарыг яг онлын ойлголтын хувьд бас аваад үзэхээр чанар бол өөрөө өнөөдрийн бидний сэдэв бол өөрөө төрийн байгууллагад чанарын удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй шаардлага юу байгаа вэ гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр онлын түвшиндээ аваад үзэх юм бол чанар бол өөрөө хувийн салбараас эхлэлтэйгээр одоо онлын түвшинд судалгааж эхлээд за цаашлаад бол яг төрийн байгууллагуудад хэрэгжиж эхэлсэн ийм төвтэй байдаг. Яг чанарын асуудлын хүрээнд дэлхийн 1-2 дугаар дайны үед бол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах боловсронгуй болгох хүрээнд бол онл практикийн хүрээнд судалгаа хийгдэж илүү дэлгэрч хөгжиж төгсөн байдаг. За энэ асуудлын хүрээнд бол чанарын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, чанарын хяналт, байнгын сайжруулах хүрээнд бол маш өргөнөөр судалгацсан юм зүйл байгаа. За тэгээд ер нь бол чанарын удирдлагын тогтолцоог чанарыг ойлголтыг дэлхийн нийтээр түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд бол чанарын удирдлагын эцэг гэдэг Эдвард Деминг болоод маш чухал үр гүйцэтгэсэн байдаг. За тэрээр бол 93 жил 1900 оноос 1993 он хүртэл 93 жил амьдрахтаа бол яг чанарын удирдлагыг хөгжүүлэх онл практикийн түвшинд хөгжүүлэхэд бол маш томоохон хувь нэмрийг оруулсан. За одоо бидний хамгийн сайн мэддэг Япон улс одоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээр бүхий л зүйл чанарын стандартыг маш чанар нарийн баримталж ажилладаг. За энэ Япон улсад яг чанарын удирдлагын тогтолцоог бий болох хөгжүүлэх гэдэг нь маш чухал хувь нэмрийг оруулсан байдаг. За тэгээд чанарын ойлголтоор төрүүлсэн хамгийн энгийнээр тайлбарлуулсан стандартд нийцсэн байдал өдөр тутмдаа бид чанарын асуудалтай тулж идэг бүх хүний төвшинч тэр нийгмийн төвшинч тэр тэгэхээр чанарын удирдлагын талаар ойлголтыг бүх өөртөө төлөвшүүлж авах нь маш чухал байгаа. За сэдв маань төрийн байгууллагад гэж онцолж байгаагийн хувьд дараагийн асуултаа төрийн байгууллагын онцлог яг юу вэ гэдгээр тавья. За тэгэхээр төрийн байгууллагын онцлог юу юм бэ гэж аваад үзэхээр за төрийн бид нар үндсэн зорилгыг авч үзэх хэрэгтэй. Төр юу нь яагаад байдаг вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр төрийн байгууллагын гол зорилго бол өөрөө иргэдийнхаа ард түмнийхээ сайн сайхныг төлөө
үйл ажиллагаагаа явуулж тэдний одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах, за тайван сайхан амьдрах, за эдийн засгийн баталгаатай байх ажилтай байх, тэгээ цалин орлоготой байх тэр бүхий л нөхцөлийг тэгш хүртээмжтэйгээр хангаж өгөх байдаг байгаа. За тэгээд төрийн үйл ажиллагааг үйл байгууллагын одоо бас онцлогийг авч үзэх тулд бид нар бас яг хувийн салбараас ялгагдж байгаа онцлог нь юу юм бэ гэж авч үзэх бас шаардлага гарна. За тэгэхээр төрийн байгууллагын хувьд авч үзэх юм бол хувийн одоо салбар бол өөрөө зорилттой бүлгээ өөрсдөө тодорхойлж сонгодог. За ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж байгаагаас ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас хамааралгүй сонгоод явждаг бол за төрийн байгууллагуудын хувьд бол за хэнийг ч ялгуурлахгүйгээр тэгш хүртээмжтэйгээр иргэн бүрт одоо үйлчлэгээгээ үзүүлж за иргэн бүрийн төлөө түрүүний хэлсэн нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах за нийгмийн эдийн засгийн баталгааг нь гаргаж өгөх за тэгээд байгаль орчны хувьд бол доктортой төвлөртэй одоо аж төрүүлэх энэ асуудал руу чиглүүлээд бол өөрийнхөө үйл ажиллагааг бол төрийн байгууллага явуулж идэг. Төрийн байгууллагын бас нэг онцлог шинжийг авч үзэх юм бол хувийн хөгжлийн байгууллага бол өөрөө ашигын төлөө байдаг бол за төрийн байгууллага ашигын төлөө биш ард нийтийнхаа иргэдийнхаа сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй байдаг байгаа. За тэгээ яг чанарын удирдлагын асуудлын хүрээнд бид авч үзэх юм бол төрийн байгууллага хооронд за мөн салбар хоорондын уялдаа холбоо одоо маш чухал байдаг төрийн байгууллагуудын хувьд. За нэг байгууллагын үйл ажиллагаа тоглодож за доожны орон нутгийн захиргааны байгууллагаас за магадгүй шаардлагатай дээжсний байгууллагад хүргэх ёстой мэдээлэл тайл мэдээг цаг тухайд нь тодорхой хүргэж чадахгүй байгаа тохиолдолд бас төрийн үйл ажиллагаа тоглох ч юм уу. Тэг ингээ хоорондоо маш нарийн уялдаатай явж идэг юм зүйл байгаа. Төрийн байгууллагын ажлыг шинжүүл ийм байгаа. За дараагийн асуулт. Төрийн байгууллагын чанарын удирдлага гэж юу вэ? За төрийн байгууллагын чанарын удирдлагын хувьд авч үзэх юм бол ер нь яагаад төрийн байгууллагад чанарын удирдлага гэдэг зүйл нэвтэрч хэрэгжих болов тэр асуудал бол энэ бүгд авч үзэх шаардлагатай. За 1970-аад оноос өөрөө төрийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалт удирдлах арга барилд бол одоо иргэд ард нийтийн зүгээс шүүмжлэл таахж эхэлсэн. За энэ үүнээс үүдээд бол одоо цаг үеэсээ хоцорсон зардал ихтэй хүн сурталтай үр дүнтэй энэ шалтгаануудаар бол одоо төрийн нэр хүнд буурж исэн. За тэгээ иргэдийн төрд итгэл тэр зүйл маань одоо буурч за бюрократ тогтолцоотой хариуцлагагүй за хэд төвлөрсөн ийм асуудлууд бол бий болж исэн. За эндээс үүдээд бол төрийн байгууллагуудад шинжилэл хийх, төрийн байгууллагын удирдлагын арга барилд бол одоо өөрчлөлт шийдэлтийг хийх алхмууд бол хийгдэж эхэлсэн байдаг. За энэ хүрээндээ бол 1980-аад оноос одоо бүтэц зохион байгуулалтаа засаглалын өөрчлөлт хийх шийдвэртэй алхмууд бол хийгдэж эхэлсэн. За энэ хүрээнд юу хийсэн бэ гэдгээр төрийн байгууллагын үйл ажиллагаа нь за хувийн салбарын удирдлагын арга барил за үйл ажиллагаа хэрэгжүүлэх ийм одоо зүйлсүүд бол идэвхжиж эхэлсэн. За энэ хүрээнд бол бидний өнөөдрийн яриад байгаа төрийн байгууллагын чанарын удирдлага гэдэг асуудлыг бол авч үзэж байсан. За энэ шинжилгээний зарчмуудын хүрээнд юу байсан бэ гэдэг аваад үзэхээр төрийн байгууллагын одоо төрийн үйл ажиллагаа нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, за үр дүнтэй үйлчлэгээ үзүүлэх, за төрийн үйлчлэгээг өрсөлдөөнөөр чанаржуулах, за тэгээ төрийн үйлчлэгээний стандартыг тогтоох, за төрийн үйлчлэгээг үнэлүүлэх, за тэгээ дээрээс нь мэдээж ирэх чадварлаг мэрэгсэн байдлыг бол хангах энэ асуудлууд бол одоо бий болж байсан. За тэгээд энэ хүрээндээ бол авч хэрэгжүүлсэн арга хэрэгслийн нэг нь төрийн байгууллагын чанарын удирдлага. Чанарын удирдлага тогтолцоо төрийн байгууллага бий болох үйл ажиллагаа хэрэгжиж ийсэн. За энэхүү үйл ажиллагааны хүрээнд ямар арга хэрэгсэл стандарт загварыг бас ашиглаж ийсэн бэ гэдэг аваад үзвэл за чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагад бий болгоход за одоогийн байдлаар бол 3 дахь талын баталгаажуулалтыг хийлгэх за ISO 9001:2015 стандарт за мөн орон нутгийн төрийн захиргааны одоо байгууллагад ISO 9001:2015 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гаргасан ISO 18000:2019 стандарт 18001:2019 стандартыг хэрэгжүүлж байгаа. За мөн Европын холбооны байгууллагуудын хувьд аваад үзэх юм бол за 1980-ад оноос эхлээд бол бизнесийн байгууллагуудад EFQM за үүний дараагаар бол төрийн байгууллагуудыг хэрэгжүүлэх зорилготойгоо EFQM загвар дээр бол CAF загварыг бол гаргаж ирсэн. За CAF загварын CAF болоод EFQM загварын хувьд бол
За байгууллага бол өөр өөрийгөө үнэлдэг ийм загвар бол байдаг. За түрүүний хэлсэн ISO 9015 стандартын хувьд бол нийгмийн баталгаажуулалтын 3 дахь төрлийн баталгаажуулалтыг шаарддаг ийм стандарт байгаа. За тэгээ манай Монгол улсын хувьд бол яг ISO 9015 стандартыг төрийн байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд түгээмэл хэрэгжилж байгаа юм байгаа. За тэгээ эндээс баталгаажуулалтыг 3 дахь талын баталгаажуулалт буюу гэрчлэгээжүүлэхээр асуудлыг хэн хариуцаж хийгээд байна вэ гэдэг авдагчээр стандарт хэмжсэн газар хариуцаж хийдэг. За мөн сүүлийн жилүүдэд бас хувийн хвшлийн яг энэ стандартын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын үйлчлэгээ үзүүлж баталгаажуулалт хийж байгаа ийм тохиолдлууд бол байгаад байгаа. За тэгээ ISO 9015 стандартын хувьд бол өөрөө бас хөндлөнгийн баталгаажуулалт хийгддэг учраас бас зардал ихтэй ийм зүйл байгаад байдаг. За EEQM болоод CAP загваруудын хувьд аваад үзвэл яг өөр өөрийгөө үнэлдэг учраас зардал бага. Гэхдээ бас өөр өөрийгөө үнэлэхийн тулд бид бас зохих төвшөнд үнэн бодиттой үнэлж авах шаардлага тавьсан. За багш нь 2017 онд бол бас судалгаа хийжсэн. За тэр судалгаагаар бол аймагуудын орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хүрээнд аймагуудын засаг даргын тамган газрыг авч үзчихсэн. За тэр хүрээнд бол яг 21 аймгийн засаг даргын тамган газрын үнэлгээ болоод за засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан үнэлгээг бол авч үзчихсэн. За энэ дээр бол яг үнэлгээний зөрүүг аваад үзэхээр за аймагуд бол өөрсдийгөө 90% үнэлсэн. За зарим аймагуд 90% үнэлсэн. За яг хэрэг эрхлэх газрын үнэлгээг аваад үзэхээр за 78% байх жишээ нь ингээд дундчлаад аваад үзэхээр 16 аймаг дээр бол 8-аас 16% бас зөрүүг гарч ирсэн юм билээс. Ингээ харахад бас яг бид өөр өөрийгөө ингээд үнэлэхээр бас бодиттой үнэлэлт дүгнэлт өгч чадж гин үгүй гэдэг ийм асуултыг асуух ашиг хэрэгтэй шаардлага бий болж байгаа. За тэгээ төрийн байгууллагын чанарын удирдлагын асуудлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцоог байгууллагад бий болгох. Тэгээ за тэр дундаа бол орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд чанарын удирдлагыг үр дүндээ хэрэгжүүлэх нь чухал гэж судлаачид үздэг байгаа. За яагаад тэгж үзэж байна вэ гэдэг аваад үзэхээр чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллага буюу байгууллага дундаа орон нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Яагаад гэхээр орон нутгийн байгууллага бол иргэдтэй хамгийн илүү ойр ажилладаг ийм байгууллага байгаад байгаа. Тэгэхээр тэд маань иргэдэд одоо чанартай хүртээмжтэй үйлчлэгийг хүргэх, за чанартай сайн хүртээмжтэй үйлчлэгийг хүргэснээрээ бидний нөгөө яриад байгаа иргэдийн маань төрд итгэх итгэл нэмэгдэх, сэтгэл ханамж нь нэмэгдэх энэ асуудлууд бол бий болно. Тэгэхээр бид нар одоо хамгийн ойр үйл ажиллагаа болдог орон нутгийн захиргааныхаа байгууллагууд бол хамгийн түрүүнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. За тэгээ чанарын удирдлагын тогтолцоог бол нэвтрүүлэх нь бол тухайн байгууллага нэвтрүүлж хэрэгжүүлэх нь бол байгууллагын стратеги маш том шийдвэр байдаг. Тэгэхээр бид нар бол стратегийн хэмжээний шийдвэр учраас за зардал, цаг хугацаа, хөрөнгө мөнгө энэ бүхэн дээр бол маш их бодолцож сайн төлөвлөлтийг бол хийх шаардлагатай. Ингэж бол чанарын удирдлагын тогтолцоо маань үр дүндээ өөрөө хүчтэй хэрэгжинэ. За тэгээ орон нутгийн захиргааны байгууллагад энэ төрөнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч гэсэндээ орон нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлэх энэ асуудлын хүрээнд нэгдсэн дэмжлэг бодлого нь маш чухал гэдэг. За энэ бодлого нь юу байх вэ гэвэл төрийн захиргааны төв байгууллагаас дэмжих. За хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээнд за эргээд санхүүгийн асуудлын хүрээнд дэмжих энэ асуудлууд бас чухлаар яригдсан. За тэгээ яг нэгдсэн бодлого төлөвлөлттэй одоо төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн бодлого төлөвлөлтийг гаргаад өгөх юм бол яг 21 аймгийн хувьд бол чиг дүр дүнтэй хэрэгжүүлэх юм боломж бас байгаад байгаа. За тэгээ чанарын төрийн байгууллагууд бол чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь бол маш олон одоо эерэг үр дүнгуудыг, үр өгөөжүүдийг тухайн байгууллагууд бий болгож өгдөг байгаа. За энэ асуулттай уялдуулаад дараагийн асуулт маань за таны хувьд төрийн байгууллагад чанарын удирдлага нэвтрүүлэх шаардлага хэрхэн үүсч байгаа гэж харж байна вэ? Төрийн байгууллагад бид нар яагаад чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэж авч үзчихээ. За тэгэхээр зүгээр бид нар яг Монгол улсын жишээг аваад тэртээ одоо ингээд төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байдгүй. За тэр бүхэл байгууллага дотор хэлтс тасаг өөрсдөө хоорондоо уялдаа байдгүй ийм асуудал харагддаг. За магадгүй иргэн нэг ажил хөө нэг одоо асуудлаар тухайн байгууллагад хандхад хэлтс тасаг хоорондоо буцаадаг. Хэн нь яг ямар асуудал хийж байгаагаа мэдгүй байх энэ тохиолдлууд бол маш их байдаг. За үүнээсээ үүдээд бол тухайн иргэнд чирэгдэл учруулах, за цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй энэ асуудлуудыг иргэн чирэгдэл учруулах тохиолдлууд бол бий болдог.
За энэ үүнээсээ үүдээд бол бидний түрүүний ярьсан нөгөө иргэдийн төр тэтгэл буурах энэ асуудал яригддаг. За ийм учраас бид нар бол нөгөө үйл явц, үйл ажиллагааг нэмэлт зэгцтэй болгохын тулд чанарын удирдлага бол зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байдаг. За тэгэхээр чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд яг ямар үйл ажиллагаануудыг хийдэг вэ гэдэг аваад да. Хамгийн ихэнд бол мэдээж эрэг байгууллагыг тухайн чанарын удирдлагын тогтолцоог тэр зүйлийг байгууллагадаа хэрэгжүүлэх үгүй юу, бидэнд хэрэгжүүлэх хэрэгтэй шаардлага байна уугүй юу гэдгээ маш нарийн сайн тодорхойлж шийдвэрлэж бэлтгэх хэрэгтэй. За энэ хүрээнд бол нөөцөө бэлтгэх, за энэ чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, за баг хороо холбогдох багийг томилох энэ асуудлууд яригдана. За тэгээд энэ асуудлууд баг хороог томилоод за үүний дараагаар бол хэрэгжүүлэхийн тулд маш олон үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. За энэ нь бол хамгийн наад зах нь хэрэгцээтэй шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, за байгууллагын бүхий л үйл явцыг тодорхойлох асуудал байдаг. Одоо жишээлбэл тухайн байгууллага дээр иргэн за магадгүй одоо газрын зөвшөөрөл авах гэж ингэж бодъё л доо тий. Тэгэхээр за яг тухайн газрын зөвшөөрлийг авах за иргэний өргөдлийг хэн хүлээж авах. За бичиг иргэдээр хүлээж авлаа. За яг бүх зүйлсийн шаардлага хангасан өргөдөл хүлээж авлаа. За түүнийг за бичиг иргэний зүгээс холбогдох баримтжуулалт, бүртгэлжүүлэлтээ хийгээд холбогдох мэргэжилтэнд нь шилжүүлэх. Тэ? За мэргэжилтэнд нь шилжүүлэх. За тухайн мэргэжилтэн тухайн газрыг тухайн иргэнд өмчлүүлэхэд боломжтой байна уугүй юу гэдэг дээр одоо холбогдох судалгаа мэдээллийг хийгээд за албаныхаа дараагаар баталгаажуулах. За үүний дараагаар шийдвэрлэгдсэн мэдээллийг шийдвэрлэгдсэн тохиолдолд буцаагаад бичиг хэрэгээр дамжуулаад иргэнд мэдээлэл гэх мэтчлэнгээр ингээд маш нарийн бүхий л процессыг ингээд гаргаад өгчдөг. Одоо оролтоос гаралт хүртэлх бүх үйл явцад хэн хэрхэн яаж оролцох уу гэдгийг маш нарийн тодорхой болгоод өгчдөг үйл явцуудыг тодорхойлоод ингээд ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө чиг үүргийн давхарлал гэдэг зүйл ярьдаг. Манай дээр төрийн байгууллага дээр маш түгээмэл ажилладаг. Чиг үүргийн давхарлал маш их байдаг байгаад идэг учраас байгууллагад төрийн байгууллагуудад одоо нөгөө иргэдэд чирэг төлөвлөх юм асуудал үүсээд байдаг. Ийм учраас энэ чиг үүргийн давхарлал гэдэг зүйлийг арилгахад бол төрийн байгууллага чанарын удирдлагын тогтолцоог бол зайлшгүй нэвтрүүлэх бол юм хэрэгтэй шаардлага байдаг. За тэгээд ер нь бол яг манай өнөөгийн нийгэмд тулгамдж байгаа томоохон сорилтуудын нэг бол өөрөө одоо түрүүний багш түрүүнээс хойш яриад байгаа иргэдийн төр жижиглэлийг нэмэгдүүлэх за түүнийг нь тууштай хадгалах асуудал тулгаа энэ үрийн бид чанарын удирдлага нэвтрүүлэх хэрэгтэй. За тэгээд яг энэ одоо иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх энэ асуудлын хүрээнд бол бид нар бас яг тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах энэ асуудлууд бол яригдж байгаа. За тэгээд төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог үр дүндээ хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны сайн төлөвлөлт зохион байгуулалт, за оновчтой бүтэц чанарын баталгаажуулалтыг за түүний үйл явцын баримтжуулалт, за албан хаагч бүрийн үүрэг хариуцлагыг нь бол тодорхойлж өгөх. За тэгээд байгууллагын албан хаагч бүрт за сайжруулалтыг цаг ямагт хийхийг ирмэлцдэг энэ санаачлагтай байдлыг бол бий болгож төлөвшүүлж хэвшүүлэх нь бол хамгийн чухал байдаг байгаа. За тэгээд сүүл багш нь өмнөх хэсэгт дурдсан ISO 18001/2019 гэдэг стандарт байгаа. За энэ стандартын хувьд бол өөрөө түрүүнд дурдсан ISO 9000/2015 стандартыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд бол хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гаргасан ийм стандарт байгаа. Дэлхийн стандартын байгууллагаас гаргасан. За энэ стандартын хувьд бол бидний нөгөө авч үзээд байгаа дэлхийн нийтээр баримтлаад байгаа за нийтийн үндэсний байгууллагаас гаргасан доктортой хөгжлийн зорилт болоод за бусад холбогдох одоо баримт бичгүүдийг бол одоо дэмжиж за орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилготой өөрийн үнэлгээ хийх зорилготой юм дөрвөн бас үндсэн ангиллыг бол гаргаж өгсөн байдаг. За энэ үндсэн ангиллын хүрээнд ямар асуудлуудыг авч үздэг вэ гэхээр тухайн орон нутгийн захиргааны байгууллагын за сайн засаглалын институтийн хөгжил яг ямар түвшинд байна вэ? За доктортой эдийн засгийн хөгжил нь яг ямар түвшинд байгаа, сайн байгаа мó байгаа мó тий? За нийгмийн хүртээмжтэй хөгжил, за байгаль орчны доктортой хөгжил гэсэн энэ дөрвөн агуулгын хүрээнд бол бас өөрөөрийгөө үнэлж хүрээгээ тогтоох ийм дөрвөн ангиллыг бол гаргаж өгсөн байгаа. За тэгээд үүнээс бол одоо
энэ 18,001 стандарт заавал бусад яг энэ чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагад хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаануудаас бол бүгд харахад төрийн байгууллагад өөрөө чанарын удирдлагын үйл ажиллагааг зайлшгүй нэвтрүүлэх бол хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна гэж харагдаж байгаамаа. За баярлалаа. Сүүлийн асуулт. Та төрийн байгууллагын чанарын удирдлагын ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу? Төрийн байгууллагад бол мэдээж хэрэг чанарын удирдлагын тогтолцоог бол хэрэгжүүлэх нь бол маш олон талын үр дүн, үр өгөөжийг бол тухайн байгууллагад бол бий болгож байдаг. За тэгээд байгууллагын бол ил тод үр ашигтай байдлыг хангах. За тэгээд төрийн байгууллагын үйл ажиллагаа болоод төрийн албан хаагчийн одоо гүйцэтгэл, за бусад сонирхогч тал буюу иргэд, за аж ахуйн нэгж байгууллагууд, за тэр үйлдэлгээ хийх боломжийг бол хангаж өгч идэг. За тэгээ мэдээж хэрэг чих үүргийн давхардал арилж байгаа учраас үр ашигтай бүтэц зохион байгуулалтыг бол байгууллагад бий болгож өгдөг байгаа. За тэгээд албан хаагч бүрийн одоо үүрэг хариуцлага тэр бүхнийг тогтоогоод өгч байгаа учраас бол чих үүргийн давхардал маань адилхан үр дүн бол гарч ирнэ. За тэгээ үйл ажиллагааны явцад хэрвээ ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа хэрэгжүүлэх тартаа тоглолтол гарах юм бол түүнийг маш хурдан чуурхай засаж сайжруулах. За энэ хүрээндээ бол бас гаргасан алдаагаа дахиж давтахгүй байх. За ийм учраас бол алдаа дутагдaltaй тоглолт багасгах, за зардал буурах. За тэгээд маш чих үүргийн давхардлыг арилгаад өгч байгаа учраас бас бүтээн шинжлэх асуудал бол энд яригдсан. За тэгээ мэдээж хэрэг чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлээд сертификат авчиж байгаа учраас байгууллагын нэр хүнд өсөх, за стандартыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх учраас байгууллагын соёлд бас томоохон нөлөөг үзүүлдэг. За тэгээд өрсөлдөх чадварыг бас нэмэгдүүлдэг юм даваа талтай байгаа. Гэхдээ чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр гарах ач холбогдол бол маш их. Ингээд урдаа дэвэл маш олон зүйлийг ингээд ярьж болно. Харин одоо Монгол улсын хувьд түгээмэл ажиглагдж байгаа зүйлүүд юу байгаад байгаа вэ гэхээр чанарын удирдлагын тогтолцоо маш их цагийг зарцуулаад, хөрөнгө мөнгийг зарцуулаад, тэг хүний нөөцийг зарцуулаад ингээд хэрэгжүүлж байгаа боловч тасралтгүй сайжруулах тэр процесс дээр маш их алдаа гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж сертификат аваад сэтгэл хачдаг. За бид нар сертификат авсан юм чи ингээд чанарын удирдлагын тогтолцоог байгууллагадаа нэвтрүүлсэн гэж боддог. Гэтэл энэ нь бол байнгын тасралтгүй байх процесс гэдэг. Өдөр бүр та чанар үйлчлэгийг чанартай өргөхийн тулд ажиллаж явах хэрэгтэй. Танаа байгууллагын ажилтан бүр өдөр бүр чанартай үйлчлэгээ хүргэхийн төлөө ажиллаж явах хэрэгтэй. Эндээс харахад байгууллагын энэ тасралтгүй сайжруулалт, чанарын тасралтгүй сайжруулалт гэдэг энэ зүйл дээр байгууллагын нийт албан хаагчид, за тэгээд удирдах албан тушаалтнууд маш их хичээл бүтээлийг шаарддаг. За тэгээд Монгол улсын хувьд одоо хамгийн түгээмэл ашиглаж байгаа ISO 9001 2015 дээд стандартыг хүчнээрээд байгаа. Энэ стандартын хувьд бол бас 3 жил тутам яг энэ чанарын тасралтгүй сайжруулалттай хангаж байгууллага чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтод буюу одоо хэрэглэгч иргэдтэй хүргэж чадаж байна уугүй юу гэдгээр бол одоо шалгалтыг хийж дахин баталгааж үздэг байгаа. Тэгэхээр ерөөсөө чанарын асуудлыг аваад үзэхээр хувь хүний түвшинд тэр хэлбэс тасаг байгууллага улс орны түвшинд тэр аваад үзэхээр ерөөсөө хувь хүнээс маш их зүйл шалтгаалж идэг. Байгууллагад аваад үзэх юм бол албан хаагч бүрийн оролцоо чухал. Албан хаагчийн оролцоо сайн байснараа тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаа чанартай байхад туслана. За тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаа чанартай байснараа байгууллагуудын үйл ажиллагаа чанартай байснараа өөрөө улс орны хэмжээнд одоо төрийн үйлчлэгээ гэдэг тэр зүйл маш чанартай байж төрийн албан хаагч төрийн иргэдийн зүгээс үзүүлэх итгэл бол нэгдэх юм зүйл өрнөх байгаа. Тэгэхээр хоорондоо маш нарийн нэг уялдаа холбоотой нэг нь нэгнээс ургаж гарч идэг байгаа. За манай энэ удаагийн дугаарт оролцож чанарын удирдлагын талаар, за тэр дундаа төрийн байгууллагад чанарын удирдлага нэвтрүүлэх шаардлагын талаар тайлбарсан явдалд маш их баярлалаа. За энэ бас подкастт орж оролцсон баярлалаа. Тэгээд подкастын хугацаа бас богино байгаа учраас маш тавчхан ярьлаа. Тэгээд бас яг дэлгэрүүлээд ингээд асуудлуудыг одоо чанарын ойлголтыг ингээд ярих юм бол бүтэн одоо нэг цагийн хичээл болох юм ойлголтоо гэж багш найлуулах маш тавчхан ойлголтыг хичээлээ. За
Дэлхийн нийтээр тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас захимаар суралцаж буй оюутнуудтай хандаж та юу гэж хэлэх вэ? Мэдээж хэрэг цаг үеийн нөхцөл байдлаас хамаарат бид нар одоо баг 1.5 жилиг бол цахимаар одоо үдчихлээ ш хичээлийнхэн тийм. Гисэн ч гэсэндээ бас их чармаалттай хичээл гаргаад хичээлээ судалж байгаа даалгавруудаа маш сайн хийж ирүүлж байгаа оюутнуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ удахгүй бас бид нар танхимдаа суугаад оюутнууд маань ангийнхаа нөхцөлтэй хамт суугаад багш нараас танхимдаа хичээлээ заах цаг удахгүй ирэх гэж бодож байна. За тэгээд тэр бол бас бүгдээрээ цар тахлаас сэргийлээ доор бүрнээ бас хатар хамгааллын хэлнийг сайн захиарай. Тэгээд эрүүл байцгаагаарай гэж тий да. За баярлалаа танд. За баярлалаа.